Монгол улсын Чингис хаан үндэсний музей, Польшийн Варшава их сургуультай хамтраад Польш улсын Краков хотод хадгалагдж байгаа 1915 оны Монгол улсын анхны хүн амын дансыг 9 ботоор хэвлэн нийтэлж байна. За энэ хүн амын данс юугаар онцлогтой юм бэ гэхээр 1915-16 онд Монгол улсад Монгол улсын хөрөнгийг захирах газраас Монгол улсын халахын 4 аймаг одоо хүн амын тооллого статистикийн судалгаа явуулсан. За энэ судалгааны материал өнөөдрийг болтол одоо судлаачид нэгч хэрэглээгүй ашиглаагүй байсан. Энэ материал монголчууд мэдгүй гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ материалыг одоо Польш эрдэмтдтэй хамтарч миний би хэвлэн нийтлүүлж Монгол улсад гаргаж байгаа. За энэ юугаар доторх мэдээлэл нь онцлогтой юм бэ гэвэл тухайн үеийн монголчуудын хүн амын тооллого, тухайн үеийн монголчуудын эдийн засаг, статистик, амжиргааны бүхэл мэдээлэл. За тухайн үеийн хошуу нутгийн одоо ноёд сүм хийдийн наривчилсан мэдээлэл бол монгол бичиг орос хэл хоёр дээр байна. За энэ 5 төрлийн экспедиц ажилласан. 5 төрлийн экспедицд бол дандаа бичээж орчуулагч нар нь монголчууд байсан. Энэ материал боловсруулагдах гээд Петербург руу одоо тухайн үеийн одоогийн Санкт-Петербургт очиод тэнд ажиллаж байсан профессор Койтовичтер хадгалагдж байгаа. Тодорхой хэсэг нь нийт материалын 70% нь бол 1924-5 оны үед бол Польш руу гараад одоо ингэж явсан. Одоо тэнд үлдсэн. Үлдсэн 30% нь бол одоо Петербург хотод хадгалагдж байна. Бид нар энэ 9 ботын дараа тэр материалыг дахин үргэлжлүүлэн хэвлэх болно. Гадаадын архив, номын сан, музейд хадгалагдж байгаа Монголын түүхтэй холбоотой материалуудыг эх орондоо авчирч хэвлэн нийтэлж байгаа.